2015 оноос хойш Ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч ханддаг болсон ачлалт хүүхдүүд асрамжийн төвийнхэн сардаа 1-2 сая төгрөгийг зөвхөн түрээсэндээ өгдөг байжээ. Тиймээс тэд өөрсдийн гэсэн байшинтай болж асрамжийн төвийнхөө хүмүүсийг цэвэр агаартай уул ус ой модонтой ойрхон амьдруулахаар зорж байна. Сонгоны хайрхан дүүргийн 21-р хороо буюу Аргунтын засланд Сонгоны хайрхан дүүргийн газрын албанаас 2000 м2 газрыг ачлалт хүүхдүүд асрамжийн төвийнхэнд өгсөн байна. 2015 оноос хулаад одоо нийтээр нь 2 жил гарan түрээсийн байраар авчлаа. 2 жил гарангийн хугацаанд яг одоогоор бол сардаа сая 800 мянган төгрөгийн түрээс төлдөг. Өмнө нь бас нэг 3 сая 100 гээд явж ирсэн. Нийтээ яг 2 жил гарангийн хугацаанд бид нэр ер нь зүгээр урсгал одоо энэ байрны түрээснийх ер нь нийтээ 100 гаруй сая төгрөг зүгээр одоо ингээд хайсан байна. Тэгээ ер нь зүгээр болио энийг болио одоо хийсэн дөрөв өөрсөндөө хөрөнгө оруулалт хий. Өөрсдөө өөрийн гэсэн юмтай бол энэ усуд маань баталгаатай болъё. Одоо бас бид ч одоо энэ хорвоогийн мөнх өсөг одоо үз дуустал эндээ байна штэ. Тийм болохоор ерөөсөө өөрийн гэсэн байртай болох хамгийн чухал. Тэгээд надаас хойш гисэн бидээс хойш залгуулаа сайн болгоод явах ганцын цаг авширна. Бас олон жилийг бид нэр харж хийж байгаа эхний одоо шавтай хөсөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр нь цаастай явахдаа улс их маань одоо бидний харж үзээд бас олон бас том байшинтай болгоо том бүр том юу хийхийг байггүй тийм ээ. Манай байгууллага өөрсдийнхөө хүчээр ямарсан шаваа тавилаа, ямарсан барилгаа эхлүүлчин. Тэгээ бас яг үдээ бас одоо сайхан сэтгэлтэй усуудаасаа бас мэдээж хандив юу ах болно бид нэр одоо өнөө маргаашгүй хандивын өрнүүлж эхэлнэ. Тэгээ одоо миний монголчуудын одоо сайхан сэтгэлтэй усуудыг одоо бидэнд тусалж одоо бас одоо энэ сайхан өргөөг барихад минь бас хувь нэмрээ оруулж одоо нэг хадаас хадаасдахгүй биднээс туслаараа бид нар ямарсан өөрсдийнхөө хүчээр тэгээд ямарсан энэ жил 9 сарын 20 гэж байгаа цаатлах хугацаа. Гэхдээ 10 сартаа багтаад ямарсан орно. Тэгээ та бүхэн минь туслаад хамтдаа одоо энэ шавд явахаас илүү хамтдаа бүгдээрээ барилгынхаа нээлтийг хийгээд ингээд сайхан байна гэдэгт итгэж байна. Энэ асрамжийн дээрснээс хойш би энэ сайн энэ асуулттайгаа асрамж тэгээд ер нь шинэ шав тааж байгаад нь баярлж байна. Сайхан сэтгэлд хүмүүс энэхүү ажилд өөрсдөө чадах зүйлсээрээ тослон оролцож байгаагийн нэг нь ашлалт хүүхдүүд асрамжийн төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа 3 тулгад цамхаг компани хамт олон юм а. За бид чинь нэлээд олон жилийн өмнөөс холбогдсоо. Тэгээд энэ жилээс одоо яг 3-4 сарын өмнөөс бид нар энэ асрамж хүүхдийн энэ асрамжийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Бас орон байраа нь бас хангаж одоогийн байдлаар хангаад явж байгаа. Одоо манай байранд ингээд нэг түрээснэлтэй ингээд явж байгаа хөрхий. Тэгээд эдгээр бас ярилцж байгаа манайх ямар ч гэсэн танаа байшингийн барилцсан хэдүүлээ хоорондоо ярьж хаад нэг өрг тусгаалсан улс гэрэлтэй болоод ханас гээд ингээд заадууд чи бас зоригтой үзээд одоо ингээд газараа аваад ингээд ажиллаж байгаа энэ сайхан баяртай үйл явдал болж байна. Үзэгч таач бас сайхан сэтгэлд энэхүү өнөр гэр бүлд чадах зүйлээрээ туслах боломжтой шүү. Хүний сэтгэлийн тус хизээж багтаад хүрэлээ. Light News мэдээллээ.